Хуралдаан Хангаан бүсээс эхэлж Хангаан аймгийн төв цэцэрлэг хотноо Монгол улсын засгийн газрын гишүүд болоод улсын хурлын гишүүд аймаг орон нутгийн удирдлагууд бизнес эрхлэгчид болоод иргэдийн төлөөллөлүүдийн хөө цугларан бүсийн хөгжлийн бодлогод тулгамдаад байгаа асуудал шийдлийг ханг хэлэлцүүлэг өрнүүллээ. За энэ үйл явдал нь бол бүсийн хөгжлийн бодлогыг урагшлуулах одоо томоохон алхам болж байгааг Монгол улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ хэлсэн үгэндээ онцоллоо. Хангаан бүсийн зөвлөлийн өнөөдөр засгийн газрын хүлээлт юу байгаа вэ гэвэл Хангаан бүсийн 2040 он хүртэлх төлөвлөгөөнд юу тусах вэ гэдгээ та бүхэн минь хоорондоо ярьж засгийн газрын сайдарт ойлголт өгөөч. Хоёрдугаар бүсийн зөвлөлийн чиг үүргийг тодорхойлооч. Бүсийн зөвлөлийг хэн удирддаг байх юм? Сар бүхэн хуралдах юм уу? Улирал бүхэн хуралдах юм уу? Бүсийн тэргүүлэх төслүүд чинь юу байх юм бэ? Энийг бид одоо ойлгохыг хүсэж байгаа. За бүсийн амьдралын чанар ба тулгамдсан асуудлуудын ялгаа юу юм бэ? Бүсийн чинь онцлог ба эрх зүйн ямар орчин хэрэгтэй байгаа бэ гэдэг ийм 5 зүйлийг өнөөдөр засгийн газар дээр нь сонсохын тулд одоо бас бүрэн бүрэлдэхүүнээрээ за олон салбарын агентлагуудын гол мэргэжилтэнгүүд удирдлагууд бас бүгд өнөөдөр энд ирсэн байна. Хуралдааны үеэр зарим шаардлагатай шийдвэрийг газар дээр нь гаргаж бүсчилсэн хөгжлийн бодлого хурдтай тууштай хэрэгжих нөхцөл боломжийг олгоход онцгойлон анхаарч байгаагаараа онцлог боллоо. Салбарын сайдууд иргэд олон нийтийн дуу хоолойг газар дээр нь сонсож цаашдын төлөвлөгөөнд тусахад ач холбогдолтой гэж тодорхойлж байна. Монгол улсын засгийн газрын бодлого тэр дундаа одоо ерөнхийлөгчийн санаачилсан бодлогын хүрээнд хар орон хотыг одоо Монгол улсын нийслэл болгоно гэдэг энэ үндслэлээр Улаанбаатараас хар орон хүртэл 6 игний замыг үндсэндээ явуулах гэж байна. Энэ бүсийн зөвлөлд орж байгаа аймагуд сундууд ерөөсөө нэг зүйл хүсэж байна. Тэр нь энэ маш том хэмжээний нийгмийн болон эдийн засгийн дид үтцүүдийг шийдэж өгөх юм одоо шийдвэрийг хүлээх. шийдвэр гаргах, хэрэгжүүлэх бүх шатанд эдгээр бодлогын уялдааг та бид хэрхэн ханган ажиллахаас ихээхэн зүйл цаашид шалтгаална. Өнөөдөр та бид Монгол орон даяар өрнөх өөрчлөлт шинжилтийг эрчимтэй өрнүүлэх хөгжлийн стратегийн эхний хонхыг хамтдаа зохиж байна. Бүсийн хөгжлийн хуралдаан цаашид нийт 7 бүсэд тус бүр зохион байгуулагдана. Энэ гэхдээ бүс бүрийн онцлог хэрэгцээ шаардлагад тулгуурсан байдлаар явагдах юм а. За Хангаан бүсийн зорилттой хөтөлбөр буюу 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрхэн боловсруулах вэ? Энэ саналыг одоо авах хамгийн анхны хэлэлцүүлэг болж байгаа. Бичээрийг ээж хамгаалах юм. Малаа яаж эрүүлжүүлэх юм? Мал эрүүл ээжж бид нар эрүүл малаас эрүүл бүтээгдэхүүн авч ээж тэгээ бид нар дэлхийн газар гашаанаа одоо хэрэглэгч нарт үйлчлэх хэрэгтэй байна. Тэр зах зээлийн үнэнд нь тааруулаад тавьсан мөнгөндөө тохируулаад орон сууцыг шууд худалдаад авчиж болдгоо болов гэдэг энэ өсөлтийг хэлмээр байгаа юм. Хот төлөвлөлтийнхөө төлөвлөлтөө бүсийн хэмжээнд төлөвлөөч. Тэр дундаа ингээд орон нутагт ажиллаж амьдарч байгаа төрөл бүрийн мэрэгжлийн хүмүүсийг оролцуулаад болгож байна. Баярлалаа. Энэ жил ноолуурын үн доктортой биш үн буучлаа. За Зөв аймгийнхны энэ одоо үнэтэй гэсэн бүс дээр бол бид бүхэн явсан. За энэ тал дээр одоо манай засгийн газрынхан дөрвдөө анхаармаар байна. Хангаан бүс нь Архангай, Баянгор, Өвөрхангай аймгийг хамардаг. Хангаан бүсийн хөгжлийн зорилго нь дэлхийд дахинд Монголын түүх, төрч ёс, соёл, өвийг түгээн дэлгэрүүлж, дэлхийн үдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурлан, уламжлалт, мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс болох юм а.